Мөнгөжүүлсэн орлого гэж юу вэ? Монгол улсын нийгмийн даатгасан ерөнхий хуулинд байдаг даатгуулагчид хэрэгтэй шин зохицуулалтын нэг бол мөнгөжүүлсэн орлого юм. Мөнгөжүүлсэн орлого гэж тэтгэврийн даатгалын нэрийн дансанд бүртгэсэн орлогын бодит мөнгөн хэлбэрт шилжүүлсэн хэсэг бөгөөд тэтгэврийн даатгалын шимтгэлийн ажил салгавч даатгуулагчийн төссөн тус 1%. Сайн дураар даатгуулагчийн төссөн 2% мөнгөн хөрөнгө юм. Мөнгөжүүлсэн орлогыг даатгуулагчийн саналыг үндэслэн засгийн газрын болон Монгол банкны үнэт цаас худалдан авах, төрийн сангийн нэгдсэн данс, арилжааны банкнд байршуулах зэрэг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийж нэмэгдүүлсэн. Даатгуулагч нас барсан тохиолдолд түүний асрамжид байсан гэр бүлийн гишүүнд жижигчийн алдсны тэтгэвэр тогтоох, тодорхой нөхцөлд мөнгөжүүлсэн орлого. Тэтгэврийн хэмжээний зөрүүг тооцсон эсвэл дээрх хэрэг үүсэхгүй бол тодорхой хувийг хууль ёсны өв засамжлагчид үлдээсэн. Мөн даатгуулагч мөнгөжүүлсэн орлогоос эрүүл мэнд, боловсрол, хорон сууцны ипотекийн санхүүжилтэд тухайлсан хуулийн хүрээнд зохицуулж болно. Бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа иргэнтэй хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчлэгээний төв хандан сайн дурын даатгалд даатгуулснаар мөнгөжүүлсэн орлоготой болно. Та манай мэргэжлэнүүдтэй захимаар болсон утсаар холбогдож мэдээлэл аваарай.